За гранит 24 гэдэг бүлтийг холбож үзье. Ер нь бол гранит бүгдээрээ хоорондоо холболтнол адилхан. Гранит тэр тусмаа гранит 16 24 хоёр. За төхөөрөмжийн платан дээр байрлах клемнүүд дээр бид нэр мэдрэчнээс ирсэн кабелийг холбоно. Нэмхүүд нь ишээс хасгыг опшноор холбодог. За баруун талынх дээр бид нар хонх гэрлийн клемнүүд байна. Энд хонх гэрлүүд байна. За платан дээр иш 1-ээс 24 гэсэн клемнүүд бий. Энэ нь болохоор зэрэг мэдрэчнээс ирж байгаа нэмэх зүрүүд өгнө. Асууд нь болохоор хажууд нь байгаа опш гэсэн клемнүүд дээр өгдөг. За жишээ болгож бүлтрүүгээ 2 ширхэг даан мэдрэгч, гар мэдээлэгч. За тэгээд 3 төрлийн дулаан мэдрэгч болгож үзүүлнэ. Эдгээр нэг нь процессорын буюу за нөгөө хоёр нь энгийн. За энэ жишээлбэл 103.5-4 гэж энгийн дулаан мэдрэгч байна. За энэ мөн ялгаагүй кадет гэдэг нэртэй. Бас энгийн дулаан мэдрэгч. Энгийн гэдэг маань энэ бол транзистор. За энэ IP 101.1 гэдэг Сибирский арсенал үйлдвэр юм. Процессорын дулаан мэдрэгч. За ийм хэдэн дулаан мэдрэгч болон даан мэдрэгч, галын тохиолын мэдрэгчүүдийг холбож үзье. За номынсаар бол энэ бол арай өөр схемээр холбогддог. Би их хэлбэрчлээд холбож үнсэндээ утаа мэдрэгч маань туйлтай байдаг. Дулаан мэдрэгч нь туйлгүй, гар мэдээлэгч туйлтай. Тэгэхээр хоёр дээр нэмэхэд дөрөв дээр буюу гар клем дээр хасгагч. За тэгээд гранитыг дагалдаж өөрт нь төгсгөлийн эсвүүрлүүд ирдэг. 7.5. Яг 7.5. Янз бүр ер нь бол ном дээрээ 7.5 км эсвүүрлээд. Энэ ч гэсэн болно л доо. За төгсгөлийн эсвүүрлэлээр хамгийн төгсгөлийн мэдрэгчин дээр зэрэгцээд авч өгнө. За ингэж бол манайх мөн ихэнх нь ингэж холбож байгаа. Тэгэхээр яг ингэж холбоход басна хүчээр дутагдвал би тэрийг бүгдээрээ туршилтыг явуултаа. За ингээд төслийн эсвэлээ хийсэн. Одоо дандаа интлаа байна. Тэгвэл зарим тохиолдолд хүмүүс энэ ч холбочоод дээгүүн давуулаа хийсэн байдаг. Тэгэхээр зэрэг энэ контакт маань тэглээд ажиллахгүй ч юм уу эсвэл нөгөө уцаа гаргах тохиолддог. Ер нь мэдрэгчээс дараа энэ утаснуудаа баг зэрэг татаа шалгаж явах хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд бүрээстэйгээ хамт орох ч юм уу эсвэл дутуу авчнаас болоод даашныхаа толгойг хийх үед мултарчихсан байдаг. Ингээд үндсэндээ галын тохиолдлын мэдрэгчнүүд ер нь бол дандаа зэрэгцээ болгож юм шиг. Ингээд зэрэгцээ болж. За одоо энэ дулаан мэдрэгчийг бол би нөгөө дулаан мэдрэгчийн бүгдээрээ тусдаа нэг зам болохоор тооцоолж хийж. Нэг А1 дулаан мэдрэгч бол туйлгүй. Гэхдээ бид нэр 1.3 дээр холбогддог. 1.3 буюу 2 захихын клем гэсэн. За энэ гар мэдээлэгчийг үндсэндээ 2 утаа 1 дулаантай тэгээд гар мэдээлэгчтэй бус болгоё гэж бодчих. За нэмчиг 1 руу
Асгыг асах. За надад дахиад нэг одоо энэ чинээс гараад пүлэл болгох. Одоо энэ нүдэрээ төхөөрөмжлөг бүлдэл болгочихно. Яа жишээлбэл энэ 6 дугаар зам дээр бич. Тэгээд 6-гийн хажууд хооп шигсэн гэлэн би энэ дээр цаа болчих. Тэгээд 1-р замлаа. Ийм горомжоо. Энэ дөрвөн гişтэйс багцсан. Одоо хоёр зам дээр би энэ хоёр төрлийн өөр дулаан төрчдөг. За одоо кадет батлан. Кадет маань туйлтай өдрөгч. Нэг тэмдэг. Асгыг асгах. За 103 5-4 гэдэг мэдэрч маань битүүлэхэд мэдэрч байна. За тэгэхээр битүүлэхэд мэдэрчийг бид нэр зэрэгцээ өгч болохгүй. Цоох хөстэй. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө мэдэрчнээс өснөг утсаа. Хоёрыг нь битүүл орхичихно. Яг ингэ орхино. Дараагийн одоо холболтон дээр бид энэ дээр нэмэлт төсвөрлөх шаардлагатай бол. За. Энэ маань тусдаа зам болж байгаа учраас бид энэ дээр төслийн эсвэрлэх хэрэгтэй байсныг мартчихсан байгаа. Төслийн эсвэрлэх юм да. За зарим тохиолдолд хүмүүс төгслийн эсвэлийг пүүлтэнд өргөж өгсөн байдаг. За энэ нь ер нь бол тийм юм байна. Яг гэвэл нэгдүгээр хэрвээ тохиолдол юм утас тасарчихсан байвал пүүлтэн дээр ажиллаад идэг. Харин яг цаана мэдгч нь ажиллагаа болчихсон байдаг. Ийм тохиолдлууд гарч ирдэг. Тийм учраас аль болох эсвэлийг төгсгөл дээр нь очих хэрэгтэй юм аа. Тэгэхэд за мэдрэсний хамт өсгөлийг төхөөрөмж өгч байна. За нэг 5 дугаар бүслэгч. За гранит холбоод гранитуудын хасах үзүүрүүд 1 км-тэй байдаг. Тэгэхээр үндсэндээ 5 дугаар үсийнхаа хасгуудыг би нэг хэдэн дээр шууд өөрөө 220 дээрээс тижил авч ажилтдаг. Яа, нэг хэвээр одоо хот бэлэн болсон. За энэ хонхны гаргалан дээр нь адилхан 7.5 та эсвүүсэл тавьж өгдөг. Заавал тавьж өгдөг. За V сэр гэсэн дээр хонхныхаа хасхыг тавьж өгнө. Сэр гэсэн дээр хасхыг V гэдэг дээр нэмхийг болчих. За энэ дээр ингээд болгож байгаа.